За өчтөр ямар ч гэсэн 39 бүсгүй одоо дуугаа ингээд гоё Монголынхон бүх бүсгүүчүүдийг магтан дуулаад Химар Бимба гэсэн хуудас нэрээ тавилаа. За тэр комент бол өстой пүүст амар байна. Юу гэж угаасаа өмнөх дуучиндаа хөрхөвдөө гэж байгаа. Тэг мэдээж одоо намайг продюсерлдаг байсан. Ийм миний зааварчилдаг гэсэн юм ирэх мах маань би юу гэж тэр хүнийг бас хөнгөцгөвд те угаасаа хөрөхгүй тодорхой. Хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нийгэд өрхөмсөг гонхож явахын харахад дүндүүртөө итгэлтэй 39 бүсгүй гэдэг бүсгүүчтэй магтан тулсан те энэ сайхан дуу болохоор 2015 онд анх одоо ахаар зохиолгоод одоо ингээд дуулж илаа. Дүүн угаасаа хит дутаад моройна гэл би шахахын ажил дээр нь очиод тэгээд лаграас нь очиж гитарыг аваад тэгээд баруун дөрөн зам максимал дээр утхан байрах дээр одоо яруу нарх дээр очиж тэгээд энэ 39 бүсгүй гэдэг энэ дууг зохиолгож одоо анх ингэж дуулж исэн юм төгт. Шууд аян гитартаа зохиогоол ингэнгүүт нь за ханаа чи туу мэнэ гэд машин хадлгүүрийг би шууд тахт өгчсэн. Унж явсан. Яг тохой чин би оюутан яг төгсөг курс. Тэгэл ах нэг миний одоо 39 бүсгүйг фонограмын клипийн энэ наагур цаагуур ингээд цасал телевиз те ингээд бүх ингээд ахад ингээд өгчсэн. Гурван бүдүү хамтлагч нь Америк руу Солонгос руу тоглолтоор яваад ирээд чинь. Буцаж ирээд байхдаа ахаар нэгдэг байхгүй. Хоёулаа хамт болчих. Ерөөсө 39 бүсгүйг. Та тэгвэл дуулах гэдэг дуулах гэдэг. Тэгээд ахт болсон байхгүй. Тэгээд яагаа энэ нөгөө миний зохиосон дуу гурван бүдүү хамт дуучин шагаа байна гэд. Ах яг энэ маркетинг ингэж анх амар гоё яг арт түмэнд амар гоё байсан. Энэ бол миний зохиосон дуу. Гоч хүрсэн бүсгүй. Би бол дуучин шагаа. Ягаа нөгөө гурван дуу хамтлагийн. За дүүдээ баярлалаа ганд. Ийм сайхан гоё хит дууч их сайхан. Дүүдээ маш их баярлж байна ган. Дүүгийнхэн буян гарааганаас энэ сайхан ингээд өхөлгийг аваад унлаа гэдэг. Тэгэхээр сайхан арт түмэнд байхад бас хайрлагтаад ингээд гоё байна. Дүүдээ маш их баярлалаа. Одоо хагаан дүүдээ гоё хит ойч гэнэ. Гүр ахлуу яришүүлэг аваад тэгээд тэр дончтой бүсгөө гэж энэ дуу маань бичсэн. Анх тэгээд дахтуулаад хит болгочоо тий гар түмэнд хайрлагдаал ингээл тэгэл ардаас нь гоё тохруутай нуургээл энэ дуун бас амар л гоё яваал бүм болоод яг ингээл гоё амьдралын чөтгөрлөг гоё жигдрээл тий ингээл гоё болоод ингээл эрэнгүүтэл хар цагаан хаалм гэж байдаг шиг тий ингээл ийм болсон. Хүний төлөөлөл явдаг тийм л юм байсан. Олон сайхан дуунууд хэлсэн шүү дээ 38 та ээжигээ гомдоо хочргоо энэ төр гэдэл. Хамтлагийнхаа бас олон гоё хит дуунуудыг хийсэн нэг ангийнх мангийнх. Ингээд дурдаалах юм бол маш олон дуунуудыг хийсэн тийм мундаг хөгжмийн зохиолч. Өөрөө бас лам юм байсан. Тэгэхээр чи дандаа тийм зөв мөртэй зөв үлтэй ямж ярьж байгаа яриа ер нь дандаа гоё ингээд болж гэн бүтэж гэн гэсэн дандаа гоё тийм баатар юм ярьдаг. Хүний сэтгэл санаа ч хүртэл гоё тийм нөлөөлдөг юм мундаг хүмүүс. Тэгээд лахан гөрөл ингээл байжсэн чинь надад нэлээд олон улсууд ер нь санал тавьсан л та. Ахын нөө хамтлагийн хоёр
ах баг штэ. Тэр хоёр хүртэл одоо ингээд дүүл угаас анх тулчин чил одоо ингээд дууландаа одоо тэгээд энийг гоё ингээд дуулаад гоё ингээд явахгүй юм тэгчихсэн. Ахгаа өнгөрчөнгүүт нь л гинт ингээд амар дуугийн дуу аваад дуулаад ингээд нэг чи хүнээс амар мох штэ. Би яг анх дуулсан гэдгээр яг ингээд дуулж болно. Тэгтээ бас цаг хугацаатай байна. Чин одоохонд бол би арай болохгүй дуулж гээд. Тэгээ ингээд байжгаад бүрдээч ах юм маань бас ихнэр нь надад саналтай. Одоо чи анх дуулсан. Тийм болохоор энийг одоо чамаас өөр хүнд бас их чинь өгмөр байна. Энийг миний дүү ингээд сайхан дуулаа бас жахтагаа ч өөр бас жоохон төстэй дуулдаг. Тэгэхээр юм болохоор энийг ингээд эгэндөө дуулаа гэдэг надад ингээд өгсөн. Тэгээд би фонограмма бүр шинжилээд хоолоо молоогооч хүртэл дахиж ороод ингээд шинэ клип хийлгээд ингээд цацж байгаа. Өнөөдөр тэгтээ бас энэ сайхан дууг ингээд дуулж байгаа дахам нас дээрээс хараад бас баярлж байгаа л гэж бодож байна. За дуу нэр явж байна. За өнөөдөр Монголд УК-гийн маргаашийн нарлуу лавгсрынгийн үзэсгэлэнт минь агам гучирсан бүсгүй энэ урал хэрэнд л явж байна дөө. Тэгээ эл мазарч тэгээд яалчгүй дуу нь бол өөрөө үнэхээр тийм даам дуу. Хүйт дуу. За тэгээд энэ дууг дуулахад бол би бол сэтгэл санаа нь бас маш тийм айлттай байсан ах бол. За одоо яан та хүн дуулвал улсууд өгөөж хүлээж авах л яах вэ гэж амар тийм айлттай байсан. Тэншлээ. За ингээд үнэхээр надад гоё зориулсан дуу шүү. Учирсан бүсгүйг энэ гоё дуу шүү. Энтрэг айлдгаж байна. Тэгээд ах нарын бас найз нараас нь орж ирж байна. За дүү гоё дуулсан байна. Баярлалаа гээл. Зарим хүмүүс түр илгийг авчин зарим хүмүүс. Тэр комментэн дээр бол өстой янз янз юм болж байна. Мэдээж нэг юм болгон дандаа эерэг халбгүй те ингээ сөрөг мөрөнгө юмуд. Би угаас анх ер нь дуулаад тавхаас өмнө угаас мэдчихсэн. Мэдээж хүн намайг сайн ярих нь ярина. Муу ярих нь ч гэсэн ер нь ярина. Тийм болохоор сэтгэл санааны битгэлтэй байсан. Тэрэн дээр л өстой янз янзаар л ярьж байна. Юу гэж угаасаа өмнөх дуучиндаа хөрхөвдөө гэж тэгж байгаа. Тэг мэдээж одоо намайг продюсерлдаг байсан. Ийм миний зааварчилдаг гэсэн юм ирэх мах маань би юу гэж тэр хүнийг бас хөнгө үзэвд те мэдээж ах үед ингээд өнөөдөр дуулж байгаа ч гэсэн шинжилээд мэдээж л хага хэмжээнд бол өрөхгүй бах л да. Угаасаа өрөхгүй тодорхой. Уч гарсан бүсгүй гэдэг цаанаа нэг өрхөнсөг. Өнөг үгүй харцсан хайрын оч бадраастай. Анх нэг одоо 30 бүсгүй чи 20 эдэн наснда одоо дуулжлаа шүү дээ. Ахаа би ер нь тэгт 30 хүрээгүй шүү дээ. 30 энэ хүүхнүүд ингээ магтаад дуулна гэрч. Эвгүй юм биш үү гэж хэлэхгүй. Тэгсэн чинь гээ гоё штэ энэ чинь 30 бүсгүй чи жинхэнэ гоё байдаг аахгүй юу? Чи бүх юм тогтцсон төгс болчихдог аахгүй юу? Бүх юм ингээд гоё чигтрээд би хаач хүртэл тэ амьдрал нь ч хүртэл ингээ бүх юм гоё чигтрээд ийм болчихдог юм шүү. Тэ ухаан ингээ бүх юм нэг гоё цэгцрээд ингээд тэг ярьчихсан. Яг өөр ингээ гоч гарч гараа маш тийм ойрхон байна. Тэг үнэхээр л яг тийм байдаг юм байна да гэдээ ойлгож байгаа. Тэгээд сая нэг клипний зургийг авахгүй явж явах хүртэл би яг 30 хүрсэн юм ихтэй тоглохгүй. Тэгсэн чинь хүний амьдрал яг 30 хүрэхэд ирэхээр л яг гүйц толсон жимс гэдэг шиг яг тэгдэг юм бэ гэдэг ч юм. Мэдээж бүсгүүчтэй магтанд болж байгаа сайхан гоё нэрхтээ тэр дэргүү дуу нь өөрөө юм авраг дуу юм чинь тэгээд явчих واخоо гэж бодчих шүү дээ тий. Мөнгөн сарны туяан болцон зогсон уянхтай Монгол бүсгийн үзэгсэн дэлхийн дэвцэмжээ. Миний пэйж хуудас болохоор Химар Бимба гэдэг ийм нэртэй ийм пэйж хуудас байдаг. Яагаад Химар гэ Бимба болгосон бэ гэхээр ада Химар гэдэг миний л санаа юм да. Ада Химар гэдэг Монголын их үнэ гэд ингүүд чи нэг дуулсан юм уу мэдэн штэ надад огч ингэдэг олсодог. Намайг бол олсодогтой бас мэдх нэг нэр нь мэдхгүй их ахгүй юу. Яг нөө дуу маань ингээд энэ ард түмэнд одоо нэг сторихоор рейлэр ингээд бүр амар хит болцсон. Тэгээд нөхөр Бимба болохоор өөрөө амар тийм хит болоогүй. Нилээ олон улсууд бас чи пэйж утсаа Химар гэж болгооч
км. Дугаараа ингэж овглодож явах чинь чамайг ингээд тэртээ ингээд улсууд чинь ингээд чамайг овглоод штэ ингээд өнгөт нь цаа нэрэн штэ юм байна бас. Уран бүтээл дуучин ч артист нэр гэж ядчих. Тэрэн шиг за тэгвэл би хэмэр болгоч гэдэг. Тэгээд ингээд хэмэр болгоцсон. Шүлгийг нь болохоор төрийн шагналт соёлын гавьяц төгөлтөн гүр азрах маань биччихсэн. Энэ болохоор одоо энэ Монголын бас олон сайхан дуунуудын зохиос одоо тэгэл магсарж авахэр болгон бол хандахгүй шүү дээ, тэ. Энэ сайхан бас гавьяд хараа бас. Аян хэлгэж тэгээд бимба миний би өөр ингэ толсон. Гэмэний санаа юмда химэрэгдэг Монголын их үнэ 6 сарын ихэр сүргийн манлаа гэдэг энэ сайхан уран бүтээлийг бас цацсан. 9 оюуны оюу тийм одоо шүлэг. Тэгээд аялгүйг нь бол одоо би өөрөө чадсан бас хийсэн. Тэгээд сүргийн манлаа гэж одоо сайхан адууныхаас гоё манлаанд одоо магтаж тий. Ингээд амраахтайгаа хамтран дулсан. Тэгээд оны дараа одоо клипийнхээ ажилд ороод ингээд бас ард түмэд клиптэй цацагдсан. Гэхдээ ер нь YouTube бууц муцсан дээр бол цацагдсан байх. Эрхэм продюсер Өгжмийн зохиолч одоо талигч бүрлээ шагаах юм байна. Одоо ард түмэнд одоо бүүн болгосон энэ сайхан аврах дуу. Энэ дууг бас ингэж сайхан бас ахыгаа хэмжээнд би яаж өргөвтэй те. Гэхдээ чадаад сайхан дууллаа. Тэгээд Монголын минь бүх үзэсгэлэн гоо бүсгөөчүүд минь энэ сайхан 39 бүсгүйгээ сонсоод эрчүүрч энергийг аваад гоё дэгжин байцгаагаараа дандаа гоё бадрангуй агаараа дээжилж агаараа гэж та хүсээрээ.